Хай бүгдээрээ сайн байцгаана уу? Удаан бичлэгээр уулзсангүй бас энэ удаагийн бичлэгээр би өнөөдөр Германд анх яаж ирсэн. Тэгээд одоо хүртэл юу хийж байгаа талаараа жоохон ярих гэж бодлоо. Тэгээд төгсгөлт нь нэг хүний явуулсан захиаг уншсан шүү. Тэгээд ер нь байнга ярих болохоор ингээд юм хийж байхдаа давхар сонсоорой тэрэн дээр байх гэж бодож байна. Тэгээд яг ингээд гол юм бас хэлэхгүй ингээд тойруулж яриад байвал бас ойлгоорой. Тэгээд ер нь би ярьж сурахын тулд бас YouTube хийж эхэлсэн шүү. Тэгээд жоохон ядруу харагдаж байвал бас ойлгоорой. Яг 5 сар 6 сар яг Германд миний харшлын үе байдаг. Тэгээд юмнээсээ болоод бас байнгын нойрмог ер нь ядруу яваад байгаа. Анх Германд ирээд харшилтаа болсон. Яагаад мэдэхгүй. За намайг хулан гэдэг анх мэдчихэж байгаа хүмүүс байвал тэгээд би 2020 онд Улсын их сургуулийн герман хэл шинжилгээр төгссөн. Тэгээд өөрөө сурж байхдаа л юм за төгсөөд ер нь герман явж Ausbildung дэлхий гэж боддог гэсэн. Яагаад гэвэл ажиллаад тэгээд давхар ажиллаад сураад таленттай ингээд сурч морно гэж боддог байсан болохоор айгүй шууд Ausbildung хийндэ гэж боддог гэсэн тухай дээ. Тэгээд 20 он төгслөө шууд явах гэсэн корона гарсан. Карантинлэгдсэн. Тэгжээтэл нэг юм 21 он гараад аваагайгүй болоод 4 сарын 15-нд Германд ирсэн 21 оны. Тэгээд април аяд анх ирсэн. Анх ирэхдээ яагаад гэвэл нөгөө надад бол хамгийн хурдан боломжтой санагдсан баггүй тухай. Айгу хурдан бүтэн тэгээ багц зардлаар явна гэд хойд Монголоос бас нэг газраар зуучлуулад ирчихсэн. Германы анх хотод нэг хүүхэдтэй Герман гэр бүлд ирсэжсэн. Тэгээ 2 сар гарсан болсны дараа жоохон хоорондын асуудал гараад ер нь тэгээд болцгоо гэж хоёр талаас ер нь ярилцаад тэгээд болоо. Тухай жоохон эвгүй байсан ч гэсэн яг тэгээ миний зорилго чинь за энэ тэгээ урд нь дуусгачаал цаашаа Ausbildung хийн гэж боддог байсан болохоор тухай бас жил болно гэж бодож байсан бодоо за 2 сар болоод болж байгаа юм чаа ингээд айгүй бас юу хүлээж авсан. Тэгээ яг нөгөө гинтийн бас болцсон шүү дээ. Тэгээ гинт юу аач бэлдэггүй байж байгаад би гинт шууд Ausbildung хайхад бас хэцүү байсан газрууд олдохгүй. Эмнэлгийн салбарт чинь би өөрөө бас миний одоо хийх юм биш гэж мэддэг байхгүй юу? Эрүүл мэндийн зэнтэй харьцах чинь бол бас хэцүү шүү дээ. Надад бол би бол яагаад тийм юм хийж чадахгүй. Тийм байсан ч гэсэн одоо ингээ яг цаг тулаад одоо тэр салбар чинь илүү эрэлттэй хүн авах нь боломж нь их гэж санагдаад би одоо тийм газар руу ч хүртэл ингээ тухайд ингээл баахан FSJ хийх ч юм уу тийм ингээл баахан одоо аль боломжтой л энэ бүх юм руу нь юу нь бол явуулсан. Тэгээд болоогүй, олдоогүй. Тэгээ нөгөө айл маань 7 сарын сүүл болтол гэр дээрээ бүртгэлтэй байлгыг гэжсэн. Тэгээ за нөгөө айлаасаа нүүрж явахдаа найзууд руу очсон Берлинд. Тэгээ тэд нар маань намайг гэртээ байлгаад ер нь бол амар тус болсон. Цагийн ажил олж өгсөн. Энэ тэрэгэл Берлинд яг нөгөө хүн энэ дээр бүртгүүлэх хүн боломжтой хүмүүс байна уу гэж бас хайж үзсэн. Бас ер нь байдаг юм билээ. За тэгжсэн чинь нэг өдөр WhatsApp-аар нэг зарын чат ирээд Берлинтэй ойрхон хотод Ausbildung-ийн одоо хотел фахвагийн Ausbildung хүн зуучлана гэд байр бол таанасаа тэг Берлинтэй ойрхон гэдэнгүүт нь одоо бүр айгүй боломжийн санагдаа. Тэгээд шууд бүртгүүлэхээр шийдэд бүх юм энэ дээр явуулсан чинь намайг зуучлж болохоор юм байна гэдэг зуучлж эхэлсэн. Тухайн үед Берлиний бас хоёр бодол ярьсан гэсэн боловч тэгээд бас тэнцээгүй 40-д 13-т өнгөж ирсэн. 4 сар маар болж исэн тий. Тэгээд хэлний мэдлэг одоо юу мол нийлээ дутуу байсан байгаа. Байхгүй тухайн үед тэгээд. За тэгсэн ч гэсэн нөгөө яг зар дээр байсан газар маань бол яг аавна гэж байсан болохоор тийшээ нэг 8 сарын дундуур ч илүү дадлага хийхэд 3 хоногоор очсон. 3-4 хоногоор. Тэгээд 3 хоногийн одоо өглөөний цай housekeeping одоо сервис 3 төрөл дээр нь бол дадлага хийсэн. Тэгээд захиралтайгаа дараа нь ингээ уулзаад ярилцаад аль тал нь болохоор юм болохгүй нөө гэлтгсэн. Тэгээд надад өөр сонголт байхгүй юм чинь би мэдээж шууд тэгээл гэж хэлсэн.
Тэгээ ашгүй нөгөөд бол маань гэсэн авахаар болоод за тэгээ гэрээгээ ингээд тийм минь араас явуулна гэ. Тэгээд бас нэг юмтай болцсон. Тэгээ юм эхлэж байгаа гэж бодоод хэлсэн чинь бас дайжгүй болсон. Үгүй бол тэгээл тэгээ одоо нөгөө 7 сараас юу дуусчих бод тэгээ 8 сар чинь би одоо бүтэн юм хаач хаяггүй юм хаана амьдарч байгаа мэддэггүй юм болж байгаа хгүй. Тэгээ ашгүй нөгөө нэг аван талц титл маань байсан болохоор бас нэг визтэй гэдэг утгаараа арай нэг 50 гэхдээ нөгөө бүтэлгүй болохоор бас хэцүү л байсан л да. Одоо ажлын газар бол сүнтэй тэмцээсээ ихсэн сараас эхлэн гэдэг болцсон чинь бас яг тайвширч эхлээд тэгээ за 8 сард яг цагийн ажлуудаа хийсэн. Тухайн үед тэгээд одоо бас айл цэвэрлж исэн нөгөө ганцаар амьдардаг хүмүүсийн айл очиж цэвэрлж өгч мөгдөг. Тэгээд бас нэг сүшиний газар Монгол захиралтай сүшиний газар байсан. Тэнд бас цагийн ажил хийсэн. Тэгээд сүшиний цагийн ажил нь болохоор яг нэг орой-оройтой ингээд цалингаа өгөөд яваад байсан болохоор бас амар яг ингээд мөнгө цуглуулж эхэлж байгаа байхгүй юу. Тэгвэл нөгөө нэг айл цэвэрлэгийнх нь болохоор ингээд яг царын дараа сарын эцээр ингээд цалингаа өгөх байсан болохоор яг мөнгө шууд авч чадахгүйсэн. Гэтэл одоо ингээд харахад бас тэгэл хоо ингээл бас хийгээл өнгөрчтэй. Гэхдээ тэр үед бас хэцүү санагдчихсэн үе байсан. Ингээл буцчмаар ч юмсэн санагдал юм ч олдохгүй бол яана гэж бодвол буцчмаар санагдал тэгж тех үед ингээл бас манай найзуудтай санаагаар дэмжээл аюу надад их тийм тус болсон. Тэгээ тэр тийм үеэ ингээ найзууд байсан болохоор бас ингээд айгу бас арайгаа айгу 50-д авцсан болов гэж одоо хардаг. Үгүйсэн бол би яг тэр үе тухайн үед юм найзууд байхгүйсэн бол одоо яг тэр үе таад байх байсан надад бол юу нь мэдэхгүй л байна. За тэгээд 9 сараас болтэл фаугаар авсбилдэн хийж эхэлсэн. Тэр маань ингээ байртай гэсэн шүү дээ. Тэгээд байранд анх ороод нүүж аваад ажил дээр очиод ингээл ингэсэн чи яг ингээд өөр ингэсэн юм эхлээд ингээд өөр ингэсэн өөрөө мөрөдөө болоод ингээд эхэлж ийн ингээл тийм мэдрэмж авсан надад бүр амар гоё юмсан. Тэгээд явчихсан. Түлдээ хүмүүс нь ингээд мэдгүй одоо яг өвнөр ч юм тийм нэг тэр одоо байршлан нэг нөгөө бүр зүүн Герман гэснээр бүр дээшээгээ Германы дээшээ Берлинээс ч дээшээ нөгөө Польштой баг хил залгаа хот байсан баггүй юу. Тэгээ бүр амар жижигхэн тосхон. Тэгээд гэснээр бүр хотын одоо төвөөсөө манай ажил нь бүр ингээ автобусаар ингээд баг 20 минут явж очдөг. Тэгээд тэнд бол ажиллалаас өөр юм хийхгүй. Өсөө зөвлөлөө гэсэн чи төвөөгөө заавал автобусаар явна гэсэн. Тэгснээр төвөөс автобус нь өдрийн 15 цаг 30 16 цаг маа гэхээс сүүлийн автобус манайх руу явдаг. Сүүлийн ихтэй бүр тэгснэ ингээд арт бүтэнсэн ямар ч автобус авахгүй. Жижигхэн газараасаа. Тэгээ газараасаа жоохон ер нь бол үүдэж эхэлж байгаа. Тэгжээд л нөгөө ажлын газрын хүмүүсийн харилцаа хандлага бүр ингээд амар дарамттай байсан надад бүр. Тэгээ ажил нэг Герман ихтэй тэр бүр ингээд амар сэтгэл санааны үнэхээр бүр юмралд орсон ёо. Тэгээ тэрнээс хойш зүйлдээ ингээд ажилдаа явах гэхээр л ажил руу явж байгаа зам ингээл ажлын газар чиг ингээд бүтэн хараа юм нөхрөө ингээд яваад орж байгаа санагдаад амжиг бүр ёо бүр ингээд ажлаа бүр ямар ч юм санагдал бүр тэгж гүрэж байгаа нэг юм аван талц титлээ бол авсан яг авсбилдэнгийн 3 жилийн тэр газраа тэгтээ бас ер нь бол баярлдаг. Яг гэвэл нөгөө апер гэж бүтэн жилээр дуусгаагүй. Тэгээд тийм газраасаа одоо ингээд апер хийжсэн хотынхоо юунаас ингэ шилжүүлэх мэлжүүлэх гэдэг юм аа ингээд нэхэн яригтай юм байсан юм аа ингээд. Тэр бол бүх юм ингээ манай захирал тэр тухайн үеийн захирал маань ингээд зохицуулж өгсөн, ярьж мэрж өгсөн. Миний өмнөөс тэгэхээр ер нь бол айгу баярлдаг. Тийм газар очиж эхлэх ёстой байсан юм байлгүй. Тэгээд зүйлдээ явж байгаа ажилласаа за ер нь бол одоо болий. Ийм хүмүүстэй бас ингэж ажиллах юм байна. Ийм хотод ч гэсэн бас байхгүй мэн гэж бодоод ер нь нэг тэгтээ яг үйлдэл хийхгүй ч гэсэн ингээл нэг зар хараал ер нь яваалсан. За аль хот руу ер нь явах уу? Хаана газар ер нь яаж юм? Хүн илүү гайгүй авахаар байна ч юм те. Аль гой буудлаад юу гэдэг чи бүх юм ингээл хараал яг ингээл зүгээр үзэл зар хараал яваал гэдэгсэн. Тэгжэл нэг өдөр ингээ би найзтайгаа ярьж байгаа. Ингээд ер нь солимоор байгаа маа гэж ярьжсэн чинь манай газар хүн авч магадгүй би ингээ чамайг хэлээд өгье гэгээд тэгээ захиралтай ингээл холбогдоод ярьж эхлэв. Тэгсэн ингээ айгүй хурдан бүтцэн ярьцлага хийгээ шууд гэр мэрэг хийхээр болол гэрэн шууд ирээл тэгээд айгүй шууд гинтгээ салхарлцсан ажиллаа. Тэгээ 6 сар ажилласаа гарна гэдгээ хэлээ. Тэгтээ гарна гэдэг нь одоо нэг шууд ингээ би авсбилдэмээс өөр хот руу салж ийнэ гэж хэлж чадахгүй байгаа байхгүй. Тэгээ ингээ тэгээ би ч энэ гарах гэж би ингээ Монгол явах гэж байгаа ингэж тийм ингээл гоо буцсан гэж бөө юм болж иж ажилласаа гараад. За тэгээ шинэ хоттоо ирээд
би ч тухайн анх хийсэн газар нь бүр нөгөө Германаас дээшээ баг почт хэлцэлэх хотойсэн гэсэн чинь тийм маань тэгэхээр Германы бүр дээр авах. Тэр миний нүүж ирсэн газар нь болохоор бүр доор Германы доор Швейцартай хэлцэлдэг хот. Тэгээ бүр Герман дээрээс баг нөгөө нэг цахаас нөгөө цах нүүж ирсэн. Тэгээ нүүж ирсэн хоттой бол сэтгэл хангалуун байгаа гоё хот. Нөгөө тийм нөгөө жижигхэн газар амьдарч исэн хүн чинь нөгөө том Берлин одоо Франкфурт тийм хөл хөдөлгөөн ихтэй хотод бол байж байгаа байхгүй би нөгөө амлалтаараа ингээл бас найзууд руу буцаад Берлин дээр орно шүү дээ. Тэгмүүд амар их санагдал бүх юм нэг ингээл яг гоё нэг очоод тэгтээ ингээд баян амьдрахад бол мэдгүй миний хувьд тухайд яг тийг санагдчихсан болохоор тэг нэг хитрхи жижигхэн биш бүр хитрхи том биш тэг яг дундаж юм хот руу нүүх юмсан гэж бодчихсон болохоор энэ хот маань бас надад арай зөв санагдаад таарах юм шиг санагдаад тэгээд тийшээ ер нь бол заа гэт яг шийдэд ирсэн. За тэгээд энэчнээс 2 дахь жилээсээ хийж эхлээд одоо 2 жил гарсан болоод 106 сард 7 сард ингээд төгсөх шалгалтуудаа өгөхгүй ингээд байж гинаа ингээд дуусгаад. Ингээд эргээд харахаар бас айгүй хурдан өнгөрсөн байна. Би ч ирээд 3 жил сар гарсан болж байна. Нэг талаараа бас айгүй цаг хэмнэсэн байна гэж надад санагдаж байна. Апер ингээд дөнгөж 2 сар гарсан хийгээд дуусаад цаашаа бас дөнгөж шууд эхлэе явсан. Гэтэ ингээд нэг жил бүтэн айлт ингээд байсан хүүхдүүдээр ер нь бол байгаад бахархдаг штеп ингээд айгүй мундаг байна гэж боддог. Надад бол яг тэр бас хийх юм бол биш байсан. Гэхдээ яг нөгөө цаа зорилгон тэг шууд лаас бэлтэн хиймээр байна гэдэг байсан болохоор бас тэр айлтаа илүү сэтгэлээрээ байж чадаагүй болов гэж би бас одоо хардیں۔ Тийм тэгээд одоо яг вэ тэгээд болох хэрэгтэй юм л байсан байлгүй. Яг миний хувьд би ч нөгөө Монголд германистгаар сурцсан болохоор яг тэр апер байх хугацаагаа би зүгээр нааш ирэхэл Герман руу ирэхэл гарц гэж харж ирсэн зэмээс ингээд яг айл одоо юу гэдэг чинь хэлээ сураад ингээд тгий гэж бодоогүй юм шиг байгаа юм. Тийм болохоор ингээд цаашаа галын төвлөрөд исэн байгаа хгүй тэр айлтаа биш юм хүүхд харахтаа биш. Одоо яг миний өсөж байгаа юм бол яг авс бэлтэн гэдэг айтаан төгсөөд сайн төгсөж яваад цаашаа ажил хийгээд явъя л гэж бодож байна да. Тийм байна миний ирсэн юм гэвэл яг би шууд цаг илүү яагаад болохоор би яг нарийн детальны юмнууд бол нэг ярьсангүй. Хэрвээ та нар сонирхож ивэл асуух юм байвал бас надаас асууж болно. Энд миний Instagram хаяг байна. За тэгээд сүүлд нь би ч нэг подкаст эхлүүлэх гэж яаж байгаа нэг хүмүүсээс түүх мөх авъя мавъя. Тэгэд нэг түүх иржсэн тэрийг би одоо уншаад явчих. Тэгээд та хэрвээ ч гэсэн сонирхож ивэл над руу бас түүхээ явуулж болно шүү. Тэгээд гой хуваалцаад бусадтай хуваалцмаар санагдаж байгаа түүх мөх байвал те. Би ингээд description дээр өөрийнхөө email хаягийг биччихье. Хэрвээ гоё үнэхээр гоё олон түүхүүд ирвэл дараа нь ингээд бүтэн бас видео болгоод оруулъя гэж бодож байна. Би ч гэсэн ингээд та нарын түүхийг уншихтаа айгүй баяртай байх болноо. Сайн байна уу? Сонирхолтой сэдв хөндөж ярих нэ. Тэгвэл та нар миний сонирхон унших болноо. Хөшөг тусан хүн уртхаа их санаж дуурсдаг болдог юм байна. Тэгдэг юм бэлээ. Би Германд 28 настай 2002 онд ирээд одоо хүртэл амьдарч байна. Анх Хартнаг шүлээ Берлинд нэг найз банд 3 сарын хэлний курс бүртгүүлж өгөөд би Улаанбаатар Москва галт хэрэгээр гэр бүлээсээ өрхийн чиглэлгүй гараад өгч билээ. Москвад хамаатныдаа буугаад Польшийн виз мэдүүлж 3 билүү хоногийн дараа визээ аваад Москва Берлиний вагоноор Лихтенбергийн галт хэрэгний буудлын дээр буусан. Найз бүсгүй маань буусан газараа хүлээж байгаарай гэж яхан мессенжерээр хэлсэн байсны дагуу буугаад хүлээж байтал 1-2 залуу ирж чалгаагаад би юу ч ойлгохгүй. Тэмээл нөө гिचээд зогсож байтал бас нэг залуу яаж үлээ сандгийн гадаа нууцны бүхэй байсан шиг тэр лөө оруулаад задаа мөнгө хийж өгөөд би найз руугаа залгаж ирсэн санагдаж байна. Тэр үе таас яг бол гудамжинд нууцны бүхэй байдаг байсан ийш тийш бүтэлцсэн хараад л хоёр том чемодантай буусан надад тусалчих санаатай сайн ирж таарч байж л дээ. Польшийн хил дээр гайлын шалгалт орж ирээд чемодан ухаж байгаа зарцыг маань пассвортын хамт хураагаад явчихсан. Буцааж авчрах шинжгүй нэг купенд явсан орос хүн за чи доллар атгуулахгүй бол энд чамайг буулгаад үлдэн ш уртын юм өгөл гин. Би ч харцсан доллар төлөхгүй шүү ухааны юм бодоод л сууж байтал пассворт хурааж авсан хүн хажуугаар өнгөртөө. Таны тэр нутгийг лабораториолоо явуулна гэснээр баруунаараа нугныхаа ард дээш харуулад байв. Би ч $50 гартан хатгуулмагц. Купедийн нөхөрл тэр хатад доллар бэлтжээ сууж бай гэсэн юм. $50 гартан хатгуулмагц нүүрэндээ мишэл хадруулаад л цаашаа яваад пассвортын юм буцааж авчирч өгсөн дөө.
Шөнө нь пошин хил дээр үлдээчээгүй нь ямаа да. Тухайн үед Копений Оростойгоо ярьж явсан юмаа бодохоор ичиг хэл том бүл төсрөөс тийм. Хэлний курс сурах гэж яваа ажил хэрэгч эмэгтэй Германаас зуулчин татна гэх мэтээр аялал жуулчлалын чиглэлээр Монгол 2 жил ажилласан. Германд ирээд үргэлжлүүлэх гэж хичээсэн. Бас ажилласан боловч хэд хэдэн шалханы улмаас өөр зам өгсөн билээ. Хэлний курстээ яваад сар орчмын дараа төсөө өдөр манд болж багш маань цэцгийн баглаа бэлгэлэхэд нь маш их өөрчлөлт тоглоо. Ангийнхаа 24 хүүхэд багштай хажуугийн бэкера аяс торт авчирч өгч билээ. Өдөр бүр бэкер аяа орж кофе янз бүрийн амттан авч идэж тансаглаад мөнгө багсаад ирэхийн цагт Алт Lidl гэх мэт супермаркет олж нэ арай хямдхан бас амттандаж болох байснаа нэлээд хожуу олж мэдэж билээ. За гэх мэтээр сайхан дурсамжууд их байна да. За амжилт төсвийн хүнд итгэсэн миньхээ гэсэн байна. Баярлаа. Хөрхөн. Би тэгсэн чи яг би бас нэг анх Германд ирж байхдаа төслийн кола авчаад тэр чи 3 евро авцаа авчихсан баха. Авчаад уучаад савыг хайж явж илаа. Тэр чи тухайн үед нэг савын цуглуулж ингээд тушаадаг гэдгийг ч мэдэхгүй байгаа байхгүй. Тийм үе бас байсан. Тэгээд танд ингээд түүхээ явуулсанд баярлалаа. Та нарын хаан ч гэсэн түүхийг ингээд хүлээж авч уншихтаа таатай байх болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.